За баярлалаа. Би банкны орлогын гишүүдээ бас уриалга гаргах гэдэг байна. Ер нь бол энэ гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой бид зах зээлийн тогтолцоо нэгсэндээ үр дүн чанарын өрсөлдөөнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оруулах гэж том реформ өөрчлөлт хийсэн. За үүнтэй холбоотой гүйцэтгэлтэй холбоотой мэдээж асар их хүсэл байгаа. Санхүүжилт нь өөрөө хязгаартай. Тэр болгоныг давж дааж гарна гэдэг бол маш мундаг менежмент, ухаалаг тооцоолол шаардлагатай. Тэгэхээр одоо зөвхөн гүйцэтгэлийг харахад л 24 он гिचил 316 тэрбум төгрөгийн дутагдал санд үүсч байна. Тийм учраас эрхэм гишүүдэд хэдүүлээ бас энэ асуудлыг чуулганд оруулж 26 оны төсөв одоо ярих гэж байгаа, ярьж эхэлчихэд байгаа энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын санг нэг тийм бодиттой хэмжээнд хүргээд энэ салбарынх нь 3.5 биш 3.6 сая иргэдтэй болж штэ Монгол улс. 3.6 сая иргэдтэй эмнэлгийн байгууллага нь очир дараал үүдэ хааж төлбөр нэхэд суудаг үйлчилгээтэй биш, харин үе талгаа нээж илүү сайхан тусламжийг сэтгэл хангалуун өгдөг байхын тогтолцоо хийх том өөрчлөлт ерөөсөө л төсөв санхүүгийн дэмжлэг. Тийм учраас энэ тал дээр нэгт та бүгдийг бас чуулганаар асуудлыг хэлцэх байдлыг дэмжиж өгч санал хураалтанд оролцоосоо гэж хүсэж байна. Хоёр дахь зүйл бол сая би асуултуудад коммент хэлэхэ боллоо. Ер нь тийм бүтээлч зөв зүйлүүдийг, актуар тооцоолуудыг илүү бүтцийн тогтолцооны том шинжилэл хийх тухай бас ярмаар байна. Тухайлах юм бол эрүүл мэндийн яам, заавал эрүүл мэндийн даатгалын санг өөрийнхөө дор байлгах ямар ач холбогдол байгаа. Эсвэргээр эн чинь бүр эмнэлэг, өвчтөн, даатгал гэсэн гурван холбоос донд садаа болоод байгаа энэ тогтолцоог бид өнгөрсөн 5 жилд харлаа. Тийм учраас энэ тогтолцооны том өөрчлөлтүүдээ энэ төсвийн хуультай холбогдуулаад бас оруулж ирэхийг бас хичээх хэрэгтэй. Анхан шатны тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилт ерөн бол тэр чигээр бараг нийгмийн эрүүл мэндийн тусламжтай шууд холбоотой болно шүү дээ. Тэр вакцин хийх, тэр хүүхдүүдийг үзэх гэдэл дандаа нийгмийн эрүүл мэндийн тусламжтай. Бид хуультай болчихсон. Тэгвэл тэр 300 гаруй тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн тусламжлоо оруулаад даатгалын сангаас харин гүйцэтгэл тэр эмнэлгийн тусламжийн даадаг болох чиглэлд илүү хязгаарлахгүйгээр өрхийн эмнэлэг гэрээр нь очиж эмчилсэний тэр уламжлалт эмчилгээг нь хасахгүйгээр хөнгөвчлөх эмчилгээний төсвийг хасахгүйгээр тэр ядарсан өвчтөе зовлонтой хүн хүмүүст хөнгөвчлөх тусламжийг бид хасаад байна шүү дээ. Хэмжиж байгаа нэрээр. Бихгүйгээр энэ тусламжийг хүргэдэг байх дээр хэдүүл анхаарах хэрэгтэй байна. Тэгээ ингээ яриул зөндөө олон энэ бодлогын шин чанартай зүйлүүд байгаамаа. Энэ та нарт бол асар их тоо баримт бүрдсэн. Big data үүсчихсэн. Бүтэн 5 жил энэ гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой энэ тоонуудыг бүгдийг жигсаагаад ингээ харах юм бол зүгээр л та бүгдийн тайланд надад харагдж байгаа зүйл бол ерөөсөө л энэ аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол гүйцэтгэлээр энэ санхүүжилт нь хамгийн бага нэмэгдсэн газар байна шүү дээ. Нэгсэн гүйцэтгэж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тийм ээ? Мэргэжилтнүүдэд нэмж чадахгүй байна, сайн мэргэжилтээ авахгүй байна. Хоспитал менежерүүд алга байна. Тэгээ энэ болгоныг засаж сайжруулахын тулд стратегийн худалдаа авалтынхаа бодлогуудаа илүү хүчтэй болгомоор шүү дээ. Тэгэхээр бидэнд бол хийх зүйл их байна. Энэ тогтолцооныхаа бодлогыг бүр өөрчлөх, энийгээ илүү даатгалын сан маань илүү даатгуулагчийнхаа төлөө ажилладаг. Түүнээс ямар нэгэн үр шир цоорхог нөхдөг ийм сан байж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ дээр даатгуулагчийн эрх ашигыг эрсдлийн сан, эрсдлээс нь хамгаалдаг байх. Энэ тогтолцоог улам бэхжүүлж сайжруулах нь чухал байна. Мэдээж би ойлгож байна. Бид бас суралцж байгаа, явж байгаа. Алдаа оноо дутагдaltaй талууд байна. Засах хэрэгтэй зүйл байна. Энэ болгоныгоо засъя. Сая нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хуультай болчихсон. Эмнэлгүүдэд бие даалгаж гарга. Эмнэлгийн сайд битгий хийгээд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн бодлогын яам бай. Тэгээд харин гүйцэтгэлд нь чанарын тавиад үр дүнгийн тооцоод тэгээд техникийн зөвлөл энтрийг ажилуулад орц тооцооллын зөв хийгээд энэ дулааны үн нэмэгдсэн, намар нэмнэ гэж байгаа дулааны үн, цахилгааны үн нэмэгдчихсэн. Энэ бүх хувийг та бүгдийг нэмсэн гэдэг 360 тэрбум төгрөгийн хажууд энэ чинь хаан ч хүрхгүй мөнгө шүү дээ. Яагаад ч хүрхгүй? Эмнэлгүүч халаалтаа тавьж чадахгүй, ирэх намар бол халаалтаа тавьж чадахгүй, цахилгааны төлж чадахгүй болох ч шүү дээ. Ийм ноцтой зүйлүүд байгаа шүү. Энийг бас анхаараарай. Тэгээд энийг чуулганд хэдүүлээ хэлцүүлж төсөвт нэмэгдүүлэх энэ анхны нөлөөллийн ажлыг эхлүүлье гэж хэлэх гэсэн.